Тэгэхээр болонгоос iPhone 6 2014 оны 9 сар танилцуулж байсан A8 20 нанометрийн технологийн чиптэй Android хэрэглэгч нар мөн ялангуяа Samsung-ийн хэрэглэгч нар цаг үргэлж iPhone-ыг дэлгэцний хэмжээгээр нь тохируулдаг байсан боловч 4.7 болон 5.5 хэмжээтэй болж ихсгэж байсан. Мөн шин загвартай олж шинжилгэж гарч ирсэн. Үйлдвэрлэлийн системд одоо iOS 12.5.7 дээр байгаа. Улаан болонгоос түүний өрсөлдөгчөөр 2022 оны намар танилцуулагдсан гараад удаагаа байгаа iPhone 14 Pro A16 Bionic 4 нанометрийн технологийн чиптэй Dynamic Island Always On Display үндсэн камер 48 мегапиксел болж өөрчлөлтүүдийг авчирсан. Default OS нь iOS 16.0-оос эхэлсэн. Үйлдвэрлэлийн системийн хувьд одоо iOS 16.2 дээр байгаа билээ. 2022 оны шинэ загвар болох iPhone 14 Pro-гийн эсрэг 2014 оны iPhone 6 хэмээн хурдан асахгүй. Аль утас нь унтраастай байгаа бөгөөд хоёулаа нэг уртсгагч нь цуг залгаастай байгаа учраас тог яг зэрэг очно гэсэн үг юм а. Яалтчгүй 8 жилийн зөрүүтэй учраас 14 Pro 9 секунд хурдан хасч iPhone 6-г үнэхээр хүчин мөхсдүүллээ.